Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст хэлж байна. За нэг бодогдоод байгаа юм болохоор айгүй олон хүмүүс асуудаг. Ер нь хүн болгонд зүн сон гэж угаасаа байдаг те. Гэхдээ нэг өөрийн тарих бодлоосоо яаж ялгах тийм. Энэ яг би зөнгөөрөө байгаад байна уу, тарихаараа байгаад байна уу гэдгийг одоо ялгаа заагийг асуугаад байдаг. Энэ одоо яг миний тарих байгаад байна уу? Үнэхээр би үнэн дотоодоо сонсоод байна уу гэдэг асуултууд маш их орж ирдэг тийм. Энэ талаар ярилцъя гэж бодоод. Инх цаа яваш Ганбат багштайгаа сууж байна. За инх цаа багшийн хувьд одоо ялгаа зааг нь одоо яа тий анх одоо зөнгөө барьж явах тэр тандалтаа ер нь яг итгэл үнэмшлээ яаж болж авсан? Анх хүмүүс чинь ингээл өнгөтөр хараад кино үзээл. Тэгэл үнэр мэдрээл. Янз бүрийн нөх хий битүүд хараал те. Ингээл нэг хүн болгоно ингээл өөрөөр байсан. Тэгээ тухайн үед болохоор надад зөвхөн ингээд яг төвлөрөхөөр дотроос ингээд бодлоор л хариулдаг гэсэн юм. Тэгээд эхэндээ ингээд нөгөө бодол барьж авч сураад дараа нь ингээд нөгөө хүмүүсийн сүнсний үслэг таналт хийхээр тэр хүмүүстээр ингээд төвлөрөхөөр миний ингээд нөгөө төсөлж байгаагүй юмнууд л дотроос орж ирээд байгаа байхгүй. Одоо инх цаагийн үг шал өөр үгнүүд орж ирээд юм шиг. Тийм тухайн хүнийг ингээд үзэж тандаал байж хахад тэр хүнтэй холбоотой миний ингээд нөгөө бодожаагүй миний оюун ухаан л байхгүй юмнууд л орж ирээд байхгүй. Бодлоор. Тэгэхээр энэ юм байна. Тэгээ одоо яхаа сүүлд ингээд харж хахад бодож хахад хүний дотор бодогдож мэдрэгдээд байгаа тэр төсөөл дуу хоолойнууд хизээч юм санаандгүй зүйл биш байдаг. Тэгээд хүмүүс ингээд өөрийнх нь харсан мэдэрсэн зүйлээ би та худлаал юм хийгээд тах шиг байна тий. Гэл айгүй хурдан үүсгэждэг байхгүй. Итгэдэггүй. Тэг бидний нөгөө итгэл гэдэг юм чинь яг ил ертөнцийн харсан мэдсэн сонсондоо л итгэсээр байгаа тэндээ ингээд датчаад байна шүү дээ. Гэлт ингээд дотроос төсөөллөөр орж ирж байгаа. Төсөөл гэдэг чинь юу нэгэл даалт ертөнцийн айгүй тийм баялаг ойлголтуудыг дотроос мэдрүүлэхийг л төсөөл гэдэг байгаа шүү дээ. Тэр ингээ өнгөтөр мөрөөдлөөр зүүдээр ч юм уу те юу ч байж болно. Бодлоор ч юм уу. Эсвэл тухайн нэг зэрвсэн хаагдах өнгөт зургуудаар ч юм уу те. Эсвэл ингээд нэг зөв эрчим энергийн мэдрэмжээр ч юм уу янз бүрээр орж иж байгаа байхгүй. Тэгэхэд хүмүүсийн одоо гавдаг алдаа гэхээр энэ хүн хараад байна. Би яг ингэж харах хэрэгтэй. Энэ хүн мэлмэдэд байна. Миний мэлмэний гэдэг байх шиг байна. Гэт ингээд хүлээлт үүсгчээд тэгээ байж авч чаддгүй. Өөрөө бусдаа бас харьцуулаад байна тий. Харьцуулаад идэг. Тэгээ би одоо өөрхөн туршлага дээр л ярил л та тий. Илт ингээл зарим нь ингээл бүр өнгө дүрс солонго буудаг одоо юу гэдгийг тий. Бүр ингээл дүрслэлт хараал айгуу тийм нарийн тодорхой дүрс тэмдэгтүүд хараал тий. Ингээл бүх юм ингээд өнгө дүрстэй тийм үстэй юмтай ингээл бүр бодтор ингээл төсөөлөл яриад байдаг. Тэгсэн чинь миний дотоос зүгээр л нэг юм харанхуу дуу болол мэдрэгддэг тий. Тэнгүүт нь тэгэл нэг өдөр ингээ бүр амар сониучрахад яг ингээ 3 хүн суугаад тандаад мэдрэмжээ нийлүүлж авах үед би яагаад энэ хүн шиг тандаж болохгүй гэж энэ хүн болчихъя гэж бодцаахгүй дотроос. Дотоос тийм мэдрэмж төрөхгүй. Төсөөлөл өгж штэ. Чи юу ч олж мэдэрч чадна гэдэг. Тэгээ тухайн нэг одоо хамт тандажсэн одоо нэг хүний яг би тэр болж мэдрээгээд тэр шиг тандаж мэдээ гэсэн чи яг тэгж хараад эхэлсэн. Дараа нь шилжээд хажуудаас сууж захиад нэг өөр хүнээр орсон чинь тэр яг бушаал өөр эссэн. Тэгээ эцэст нь ингээд өөр дээр аваад ирсэн ахгүй бацаад. Тэгвэл би яадгийн. Яг өөрөөр аль ингээд нөгөө бүр датчаад өөрхөн онцлогийг олж харахгүй штэ. Бүр ингээд датцсан нэг юмны ялгаа юм мэдрэхгүй. Тэгээ буцаад өөр дээрээ хүрээд ирсэн чинь бүр өвөрмөцсөн. Бүх давтамжтай олгон бүх юмыг бүх төвшөнд нь ингээ мэддэг. Яг төвлөрсөн болгоноос хариугаа авч чаддгаа ойлгосон юм. Тэгээд энэ чинь миний онцлог юм байна. Би ингэж чадд юм байна. Энэ нь бүр ингээд бусдын тийм юу хүсэж байсан хааж мэдэрдгээс хав илүү одоо өндөр түвшнийхэн байна гэдэг ойлгоцсон юм. Тэгвэл яг тэрнтэй адилхан хүн болгон тийм
Тэгээ одоо ингээд нөгөө манайхан чинь ингээд тойр цугаал ингээд за тандий гээл тандахаар ингээд хүн болго өөр өөргөн онцлогоор хийлгэхэд тийм яг нэг зэгтээ энэ тэндээс нь харсан юмнуудыг нийлбэр болохоор яг нэг юм болчдөг байхгүй. Тэгээ хүн болгоны тандаж мэдэрч байгаа нь үнэндээ үнэн байдаг. А гэтээ бас тандах нэг цаанаа авдаг нэг төлөв гэж бас зэдэг байхгүй. Жишээ нь би ингээ өөрхөн дотор очдөг зөвхөн бодлын эзэн төлөвөөрөө тэр хүний тандгаад би тэр хүний бодол ичим долгион тий бүх юмыг нүдрөө харж байгаа тандчихдаг. Нүд бодол илэрхийлж идэг учраас тий. Гэтэл одоо бүр ингээд бүтэн одоо сүнсний ингээд том бүхэл төлөв авч байгаа тандгаад шал өөр танддаг. Эсвэл одоо нэг юм бусдыг хардах, сэрдэх мэдрэмж авч агаад тэрүүгээр ингээд тандал хийхээр яг тэрнтэйг адилхан хариултыг авдаг. Өөрөөр хэлбэл та өнөөдөр тий томруулах шилээр харж гэнэ үү? Эсвэл ингээд бүгдийг хардаг одоо бүхэл төлөөр харж гэнэ үү? Эсвэл харахыг хүснээ л харж гэнэ үү гэдэг. Тийм байна тий. Тэгэхээр ингээд бид ч гэсэн тийм үстэй. Цанхаар харах нэг өөр. Тий ингээд талд гарч агаад талыг харах нэг өөр. Эсвэл уулын орой дээрс гараад нэг өөр. Эсвэл нэг юмтай тулчаад яг харах гэсэн юм ингээд тулгаж харах нэг өөр. Яг энтэй адилхан тандалт болгоо өөр орж ирдэг. Гэхдээ зүгээр одоо энгийн хүмүүс ч гэсэн бүгд танддаг шүү дээ. Тэд нар чинь ингээд эхлээд бинийхээ ингээд нэг өдрөө хандъя. Тэнгүүд эхлээд сүнсийг нь тэд нар ч айл хийж ажиглаад мэдсэн мэдэг. Гэтэ тэрийг өөртөө мэддэггүй ухамсаргүйгээр. Тэгчээд энэ хүний тийм хүн байна да гэдгийг мэдрэмж очиж штэ. Гэхдээ чи ирчин минийг даалж ертөнцийнхэн бүх мэдээллийг өөрхөн даалж ертөнцөөр авчиж байгаа. Тэр дотроос нэг мэдрэмж болоо өгчөж байгаа байхгүй. Тэгээ эндээ итгэхгүй алддаг. Хүмүүс ярьдаг штэ ингээд анх орж исэн зөнгөөл барьдаг гэж. Тийг тавтаад бодсон чинь буруу болчлаа тий. Бо анхны мэдрэмжүүд үргэлж үнэн байгаад байдаг. Тий одоо жишээлбэл над дээр ч одоо ийм орж ирдэг ш. Одоо эмэгтэйчүүд одоо дэлгүүр хэсэгтээ нэг баахан сонголт гарч ирдэг ш. За эхний имэл зөв байдаг шүү. Сонгож аваад нэг хайж байгаа төрөлж байгаа буруу авчдаг ч юм уу тий. Тий. Бас их том тандалтан дээр бас даалж ертөнцөд хүчээ авсан хүмүүсийн нэг гадаг алтай адилтай. Яг бол миний танд чаазуу. Гэтлөөрэ ямар тандалт хийцэн тий. Ардаа юу авч тандсан мэдэхгүй шүү. Яг бол тандсан юм болохоо үнэн. Яг үнэн. Гэхдээ тэр яг ямар харах өнцгөр тандснаас шалтгаалдаг. Яг ингээд нэг юм харын сэтгэлээр өөрийг нь охирох гээд байгаа юм шиг тий. Эсвэл ингээд цаанаа нэг муу санаа агуулж агаад тандахаар ёо тэр нь нэртэй жинхэнэ үнэн баталгаа чинь. Одоо хартаа хүмүүс байдаг штэ. Төсөөлөл хардаал тий. Оюун ухаанаараа төсөөлж бас болно. Сүнснээс бас төсөөлөд орж ирнэ. Гинти. Тэр яг ингээд нөгөө даалт ертөнц өөргөн дотоод оршихуудээс одоо юу гэдгийг дээд бүх юм ингээд нийгэд эхлэхээр хүний дотроос ингээд даалт ертөнцийн ийм нэг мэдрэмжүүд орж ирдэг. Тэгээ тэр нь ингээд дадаад ингээд жоохон гүнзгийрээ тэрэндээ ингээд мэрэгшээд эхлэхээр байж байгаа л ирээдүйд харагдаж шин. Зүн аягүй хүчтэй орж ирнэ. Тэр зүн гэдэг болохоор одоо өөрийнх нь дотроос сүнснээс нь мэдрэгдэж байгаа сүнсний одоо туршлага туулалыг хэлж байгаа шин. Тэнд датцсан ингээд нэг авцсан мэдрэмжүүд тэрийг ингээд мэдрэхийг зөв. Оюун ухаанаараа бас бид нар зүүнтэй штэ. Бүр ингээд амьдраас сурцсан нэг амьдралын хэм маягүй штэ. Тэр чинь бидний зөв байхгүй юу? Гэтэл тэндээ гаргаад байгаа зөв байна уу? Үнэхээр тэр дотроод ертөнцөөс мэдрээд байгаа зөв байна уу? Энэ хоёр чинь угаасаа нэг жижиг томын ялгаа байгаа үстэй. Анхнаасаа л ингээд нэг тархиараа ингээд нэг тархийг ингээд бодох нь ингээд эргэлдээл ингээд яг нэг мэддэг юм дотор ингээд хайж байгаа мэдрэмж угаасаа хүн болгонд ингээд ухагдаж мэдрэгддэг байхгүй юу? Тархиараа бодож байгаа. Зөнгөөр бодох чинь шууд пит гэд хараад ирдэг. Тийм шууд мэдрэмжүүд байдаг. Ямар ч эргэлзээ байхгүй шүү. Эргэлзээгүй ихтгэлтэй орж ирдэг мэдрэмж. За гамбат тагшин үед. За миний хувьд болохоор яг нөгөө тандаж мандаж мэддггүй байсан үедээ нэг ямар нэг юм дээр нэг шийдвэр гаргадаг штеп. Тэрүүн дээр ингээд шийдвэр гаргах чинь энэ яг энүүгээр явна да гингүүтээ сүулт нь сайхан ахаад бодож байгаа штеп.
Ингүүл зүгээр юм бэ, тэгвэл зүгээр юм байна гингүүтээ арай нэг буруу өөр нэг шийдвэр гаргаа явчихгоот тэр нь дараа нэг болдгоо. Тэг чи болоогүй болоод өнгөрсний дараа би анх тэгж бодсон штэ гэдэг нэг юм. Тэр чи яг миний зүн байгаадсан байхгүй анхны. Тэгээд сургалтанд орж ирээд яг энэ бас энэ тандалт хийгээд ингэ явж ангууд ингээд бодолтой хойлолтоод ингэ энэ миний л бодол байна гэд ингээд нөгөөтгөө ингээд хэлэхгүй ингэ байж ангууд хажууд ингээд цуг тандж байгаа багш нар яг ингэ хэлээ явангууд би яг ингэж бас тандсан штэ мэдэрсэн штэ гэд. Тэгээ одоо бол яг сүулт ингэ бодоод тах тэр яг тэр тандалтын тэр яг анхны орж ирж байгаа тэр бодол эсвэл тархины бодол хоёрыг ялгах жоон хэцүү байгаа тоххой. Тэгэхээр л нөгөө нэг сая багш хэлснээр нөгөө нэг яг би яг аль талаас нь тандж байна. Хүн болгоны тандал зүв байгаад байдаг. Тэрнийг ингээ илэрхийлж чадахгүй байгаа. Өөртөө итгэхгүй байгаа нэг асуудлууд гарч ирээд байгаа. За, хосоогийн үед тандалт нь яаж орж ирдэг? За анх бол ерөөсөө надаа яг тандалт. За яг эргээд бодохоор ерөөсөө юу асан байгаа даахгүй. Яг энэ сүнсний сэрэлт одоо яг энэ нэг сүнслэг замаар яваагүй байх үед орж ирдэг айгүй ингээ түрүү ярьсан шүү дээ зурус юмнууд орж ирдэг. Яг бүр нэг эцэгтэй одоо юу гэмдэ нэг тийм нэг шийдвэр одоо эсвэл бол нэг юм өөрчлөгдөх нэг дараачийн үе шат руу орох мэдээллүүд над руу ингээ зурус ингээд орж ирдэг байсан байгаа даахгүй. Тэрийг нөө хүн чинь нөө тархиараа үүсгдэг шууд. Тийм байсан юм билээ. Ер нь бол ингээд нэг хүний зүн совин бол байнга л ажиллаж идэг. Хүн болгон зүн совинтой. Тэгээ миний анхны юм болохоор ерөөсөө мэдрэмжээр орж ирдэг байсан. Биен дээр одоо хүний мэдрэмжүүдийг шууд бие дээрээ шууд хүлээж аваад. Тэгэхээр ч хүнд одоо шууд бие дээр боддоор мэддэгдээд болохоор ч шууд итгэлээ шууд авчиж штэ тий. Тэнгүүтээ цаашаа тэрийг ухаж чаддгүй байлаа л да. Энэ бие дээр нь ямар мэдрэмж орж ирчээд энийг цааш нь юунаас болоод ямар учир шалтгаантай гэдгийг орж одоо ухаж чадахгүй асуулт одоо хариулт авч чаддгүй байсан. Тэгээ хизээнээс яг энийг барьж авч юу гэхээр одоо яг үннийг хэлээ дөө бид нар жаах нэг дээзүүдээ онгод тэнгэрүүдээ одоо удмын дээз одоо юу дээ тэдрийгээ буулгая гэж байгаа. Алкогол хэргэлдэг байсан. Тэгж яагаад илүү ингээд нөө тархины юу багасч штэ бодол санаа. Тэгэд бол нөө юу манайх ингээ бөөнөрөө сууж байгаа би нэгэ танд штэ. Угаасаа л нөө хийдэг ажил хэрэл юм чи. Тэгэхэд нэлээ ингээ юмуд орж ирдэг болц. Тэгэл ингээл юм хүмүүсийг илмүүл яг таараал ингээл ингэж болд юм ингээл дараад нь болохоор юмны ингээл үнэртэй л харагдаал айгүй олон янзаар яг тийм гэдэг юм байхгүй тухайн агчнаасаа өөр орж ирдэг. Заримдаа харагдана үнэртэн мэдрэгдэн ингээл юм өөрчлөлтөө л яваад төс яг нэг юм одоо хүртэл барьж авч чадахгүй яваад нь штэ. Тэгж явж үзсэн сүүлдээ бол ерөөсөө л яг юм дээр тогтсон л доо. Бодлоор орж ирдэг бас. Одоо ч яг бодлоор орж ирнэ. Гэтэ заримдаа бас өөрчлөлт нь шууд ингээд тухайн хүний сүнсний үгнүүд нь шууд орж ирнэ, бодол орж ирнэ. Тэгээд бас мэдрэмж орж ирнэ, харагдана. Гэтэ ер нь бол яг барьж авч байгаа юм маань болохоор ерөөсөө л бодол үгнүүд бодлоор орж ирээд байгаа. Тэгээд энэ дээр ерөөсөө яг миний л онцлог ерөөсөө л төвлөрөл маш чухал гэж бодогдсон л доо. Яг юун дээр яг гүн төвлөрөл авах нь тархиа унтрах. Тэгвэл тархитайгаа холиоддаг. Одоо тархитай холно гэдэг нь тархиндаа ижилсүүлж таамхыг хэлдэг байхгүй. Тий яг тархитайгаа ижилсүүлээд өөртөө ижилсүүлдэг өөрхөн нэг одоо тархи гэдэг чинь одоо ерөнхийдөө энэ амьдралын туушид ингээд өөргөн хураацсан одоо туршлага байна шүү дээ. мэдлэг чадамж байна шүү дээ. Би гэдэг итгэл хүншлээ шүү дээ. За тэрэндээ ингээд тандалтаа эхлээд орж ирсэн мэдрэмжээ шууд тэрлэгөө тусгачаар ижилсүүлэлт болоод тархитайгаа олсон болчдөг байхгүй. Тий одоо нөгөө мэдээлэл орж иж эхэлж орж иж байгаа тэрийг үргэлжлүүлээ шууд тэр чигээрээ байхгүйгээр тархиараа шууд бодоод эхэлж байгаа нөгөөд. Тархиа ажиллуулад эхэлж штэ. Тэнгүүд чи хойлдоод авчиж байгаа юм л да. Ер нь яг нэг юм цэвэр тандалт хий гэж бодох юм бол нэгдүгээрт гүн төвлөрөл. Тэгээд тандсан зүйл чинь өөрөө ямархуу гүн төвлөрөл авсан гэдэг шалтгаалдаг байхгүй. Тий. Яг ингээд нэг өнгөцгөн одоо төвлөрөл авчиж болно шүү дээ тий. Тэгэхээр өнгөцгөн хэмжээний л таналт орж ирдэг. Тэгээд
энэ нь яг юу гэсэн үг юм? Энийний учир шалтгаан юу юм? Гээл ингээ ухаад ахаар цаашаа явсаар агаад за нэг тэ цаа нэг эцсийн нэг учиг гарна да. Тэрийг бас олж болдог. Тэгээ нэг хүмүүс гардаг алдаа ингээд нөгөө хүний нэг тархины алдаа штэ. Бүх юм ингээд нөгөө тархич ингээ өнгөц хэргүүлж байгаа штэ. Тэнгүүтээ яг нэг анхны бодсон мэдрэмж нь өнгөц оож ирээд ухахгүйгээр тэрийг л гаргацдаг. Тэгээ тийм даадалт идэг байхгүй. Тэгвэл одоо яг уу гэхээр өшөө гэх ингээд цаашаа ухаад ахаар бүр гүний учир шалтгаан гарч ийн. Тэнгүүч ингээд нэг химжээсийн үе болгоноор ингээд тандалт хийгээд ухаа явж байхаар яг эцэст нь шал өөр хариу гардаг байхгүй. Тийм тэгээд энэ дээр бас хүмүүний нөгөө онцлогоос шалтгаалаад бас байдаг. Одоо юу гэдэг миний хувьд болохоор яг ингээд хүнд бүр нэг гол юм шууд одоо ухахгүйгээр ч юм уу яахгүйгээр нэг гол нэг хэлэх гээд байгаа юм ингээд богиногоор шууд гаргаад ирчих. Тэр нь надад ямар зовлонгоор гарч ирдэг шууд. Гэхдээ бас игцээ болохоор бүр ингээд ухаад бүгдийг ингээд тэр нь болохоор надад болохоор зовлонгоор ингээд орж ирдэг. Тэгтээ би цаашаа бүр ингээд дэлгэрүүлж ухдаг гэх юм уу нэг тийм алдаа байсан. Тэгэхээр тандалтан дээр бол яг ухна гэдэг зүйл бол бас маш чухал байх нь шүү дээ. Ерөөсөө л яг одоо яг эргээд хараад ирэхэд ерөөсөө л яг төвлөрөл байгаа таахгүй. Яг юунд төвлөрөл байгаа. Яг одоо бид нар яг команд чиглүүлгээ өгөх те яг тэр төвлөрлөө хаана аваач гэдгийг л зөв тохируулга хийж чадахгүй байгаа шүү дээ. Тэрнээс тандалт болгон үнэн байгаа таахгүй. Энийг яаж мэддэж авсан бэ гэхээр яг өөрийнхөө туршлага дээр болохоор одоо ингээд бид нар тухайн үед одоо хэр үүлэнд явдаг гэсэн. Тэгээд яхад бөөнөрөө л тандал хийгээл сууж шүү дээ. Тэнгүүт яг манайхан ингээд тандалтаа ингээд хилээл өөртөө тандалтаа ингээд нийлүүлж чад дундаас нэг босгож ирдэг байсан байхгүй. Тэгээл ингээд яг миний тандал ингээд 2 ч удаа зөрвөө. Тэгээ зүрсэн чинь яг маргаашийнх нь юм яг маргаашийнхтаар мөр ингээд таарад байгаа байхгүй. Маргааш үйл явцдаа таарад. Тэнгүүд нь гайхаад нь ч юу гэсэн үг юм бэ гэдэг нь юугаа би нөө төвлөрлөө чигдүүлгээ боргоё гэдэг байхгүй. Тэрнээс тандалт бол зүг байгаад шүү дээ. Яг л маргаашийнх нь яг л нөгөө болох юм нь орж ирээдтэй. Гэтэ төвлөрөл тэгэхээр тийч нэг хаана одоо яг нэг далдчих нэг яг одоо цаг дээр болохоор бүх мэдээллүүд орж ирж байгаа ш туг нь бол тэрийг барьж тэрний урсгалаа тааруулж чадахгүй гэх юм. Одоо цаг хугацаа орон зайг зөрүүлчихэж байгаа байхгүй. Жишээ нь ингээд бид нар чинь за нэг 10 хоногийн өмнө нэг хүн би ингээд 10 хоногийн өмнө миний зүрх их өвдөд хэлэхээр штэ. Тэгвэл за тэрэндээ нь очиод шууд тандчихдаг байхгүй. Энэ хүний тэг ярьж байгаа цаг үед нь очие гэх. Тэнгүүд 10 хоног дах тэр мэдрэмж нь орж ирнэ. Ерөөсөө ингээд нэг тандалтанд цаг хугацаа орон зай ерөөсөө огтхон чамаахгүй хүссэн цаг хугацаанд хүссэн орон зайд тандна. Одоо зөв бэлгийн тулаан ингээл нэвтрүүлгүүд гардаг штэ. Тэр үнэн чи бодлооч тий. Яг тэрнтэй адилхан юу нэгээд одоо энэ хүн өнгөрсөндөө юу явж исэн, энэ хүний амь насаатаа яасан байна гэдэг ч юм уу тий. Ингээд ороод ирнэ. Тэгэд яг энэ тандал яс юмдаа хаанаас орж ирэх вэ нэ? За тэр бол бас хүний бас онцлог байгаа. За ерөнхийдөө бол яг сүнснээс мэдээлэл авч байгаа л гэж нэг ерөнхий юм байгаа даа тий. Эсвэл хүний нэг өөрийн онцлогоос шалтгаалаад бас өөр байд юм лээ. Энийг тэ нарийн яриад бас хитрхи ингээд хүмүүсийн толгойг ирүүлж байна. Гэтэ одоо жишээ нь ингээл за нэг ээж нь ирээл хүүхдийн тухай ярьж штэ. За та яг хүүхдээ бодчих та гэж яхал тий. Хүүхдийг бодуулж тандахаар шууд орчдөг байхгүй. Тийм бодлоо нь амжуулж орж штэ. Тий өөрөөр хэлбэл таандалтанд тий ерөөсө таандагдахгүй юм гэж ерөөсөө үгүй. А бүх юм ингээд яг нэг шовт тий яг түр ялш тохируулгаас шалтгаална. Одоо ингээд яг таандалт хийхдээ ингээд төвлөрж байгаад нилээ ингээд нөгөө даалт ертөнцтэй гүнийг ухаж агаад нэг олон юм ярихгүйгээр тий ингээд бүр ухаж агаад хамгийн эцний тулцсан нэг мэдрэмж ахаар тэндээ очиод нэг төвлөрчхөөр шууд хариу наваад ирдэг байхгүй. А гэтэл зарим хүмүүс ингээд нэг өнгө дүрс харчаад яг яагаад байгаа мэдэхгүй ингээд суугаад байдаг штеп. Тэр хүмүүс яах вэ гэхээр тэр өнгө дүрс нь яг юу илэрхийлсэн бэ гэдгээ дахиж эргэлдүүлж ухах хэрэгтэй. Тэгвэл хариу наваад ирнэ. А заримдаа ингээд бас зарим хүн гэл ёо энэ хүн дээр төлөхөр зүрх амар өвдөд байна гэл шууд нэг мэдрэмж нь ингээл бүр амар хүчтэй мэдрэгдээд юу ч бодохоо эцэхгүй болоод зөвхөн тэр нь ингээ бүр байж суулгаад байдаг шин. Тэгвэл энэ мэдрэмж нь яг яагаад мэдрэгдсэн бэ гэл ахиж ухахад тэр өвдөлт даруй
өвдөлт бос болоод дотроос нь ингээ хариулт олоод шилжээд ороод ирдэг. Тэгээ ерөөсөө яг бидний энэ сүнс гэдэг чинь ерөөсөө л командын дагуу ажиллаад байгаа байхгүй. Уг нь бол тий. Тэнгүүт бид нэр ахаад одоо яг нэгцээ багш ингээд ухыг гэхээр буцаад нэг зүүн совын мэдээллүүд одоо яг зөнгийн мэдээллүүд орж ирсэн, сүнсний мэдээллүүд орж ирэнгүүт дахиж ухахтаа тархинаас асууж яддаг хөө бас тийм алдаа гараад байдаг. Тийм. Тархиараа бодоод эхэлжтэй. Анхны төвлөрлөөл Алдчихад байгаа шүү дээ. алдахгүй яг одоо тандалч бас их эвгүй штэ. Эхлээд тандахтаа ингээд за сүнснийхаа бүхэл төлөөс тань чин дараа нь тандахтаа жоох нөгөө тархиныхаа айц дээр тулгуулж тань чин хоёр өөр гадна тэр хүн өөртөө итгэх болчдөг байхгүй. Тэгээ бас энэ дээр за миний л юу ингээд орж ирэл хүмүүс ингээд өөрийнхөө тухай ярих гаддаг те би ингэсэн тэгсэн ингээд яриулчаар тарих ажиллаж гаддаг байхгүй. Тэс яриулахгүй зүгээр за байж гэж аал шууд өөрөөсөө эхлээд явахгүй болохоор нэг нөгөөний чинь тухай мэдээлэл авчих штэ өөрөө яриад эхэлчихээр Тэрийг яриад байгаа юм шиг тий. тэрийг яриад байгаа юм шиг нэг тэрнлөө нэгэд яваад байгаа юм шиг ингээд нэг сонирн болчиход байдаг хөө. Тэрнээс зүгээр шууд огт мэдхгүй байж байгаа шууд явсан хамаагүй. Амархан илүү бодлохгүй байт юм уу нэг тийм орж ирсэн. Тэгээ анх яг нөгөө тандалтан дээр ингээд байж хахад мэтэж хүн болгоно нэвч тандчихгүй штэ. Тэг чи эхлээд ингээд нэг жоохон төвлөж суужаад нэг ганц нэг хариу аавна. Ганц сэдвэрс үзэн тий. Тэгээ тэрийг ингээд тавтаж хийгээд ахаар төвлөлөө нөгөө бүр ингээд одоо лазер тусч ам шиг ингээд хурдан хурдан төвлөрдөг болчоор хариулт нь илүү хурдан орж ирнэ штэ. Тэгэл байжаал ингээд дараа нэг өгүүлбэр авдаг болно. Тэгээ өгүүлбэрээ тагтаа гаж хүсэлээд би та тархиараа бодов яагаад байв гэж бас эргэлзэн тий. Тэгээ байж итл ингээд тэг чи ингээд тавтагцаар агаад сүултээ энэ ингээд нөө мэрэгшил болоод ирэхлээ шүү дээ. Тэгээ зөв тухайн он дээр ингээд төвлөрөөл байж итл амаар ингээд үг ингээд урсаал. Тэг ихэндээ ингээд гайхдаг усахгүй. За ингэж хэлэх гээд байна. Энэ үг нь хэлжүүл зүг болов буруу болов гэл тий. Нөгөө нэг шүүлтэж яваал. Тэг хэлчихэр нөгөө нь тийштэй ийштэй гэхээр урам орол тий. За юурсаа ингэж урсгаж болох юм байна гэд. Ингээд даалт ертөнц чинь ингээд бид нар даалдал гэж итгээд байгаа болохоос тэнд байгаа бүх туул бидний дотор байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ингэдэг байхгүй юу? Хүн чадна л гэд орчвол. Тий яг тэг. Яг ингээд нөгөө даалт ертөнцөд хөлд орж хилд орж тий бүх юм мэдэрч байгаа юм шиг өөрөө зөнгөөрөө тэр ингээд нэгдээд явчихдаг. Тэг энэ дээр яг юу яадаг вэ? За миний хувьд болохоор энэ дээр болохоор тарих аяг ажиллаж орно шүү дээ. Эхлээл нөө анх хэлж хагаад за яах уу, ийх үү гэл боо юм бодоол орчин тэ тэнгүүт ингээл бодол тархиа унтраах гал ингээл ядаал төвлөрөөл удаал ингээл тэхгүүгээр зүгээр яг өөртөө итгэлээр юу ч бодохгүй бод санах юмгүйгээр зүгээр ингээл за ингээл хийхэд бол зүгээр яаж яахгүй. Жинхэнэ нэг урсна гэдэг шиг төвггүй орж ирээд яг нөгөө нэг айдас нөгөө нэг эргэлзээ юмнууд тарих ажиллаад ирэхээрэл төвлөрөх гэж ядаал тархиа унтраах гэж ядаал ингээд юмуд явагдаад байдаг. Тэгээ ер нь аль их сурч ядаад ах юм ч баг байхгүй. Уг нь бол байхгүй тэр чинь тийм ингээд тархиараа хийгээд байгаа юм биш болохоор тий ганц асуудал өрөөсөө нэг итгэл үнэмшлийн асуудал байна. За тэгээд бас нэг зүйл хэлэхэд нэг дотоос орж иж чад төсөөл болгон ч үнэн шүү. Тэр дотоос ч орж ирээд байгаа юм чинь сүнснээс ч орж иж байгаа байхгүй. Тэр сүнснээс чинь зүгээр сүнсний одоо бүхэл ашгуугаас танд бүрэн одоо төсөөл болж танд бууж очиж штэ тий. Энийгээ байж аваад амьдралд хэрэгжүүлснүүд нь шин санаа, шин өвдөл одоо энэ сүнснийхэн дотроос гарах шин зүйлсийг нэвтрүүлэгч болдог. А энийгээ байж авчаад үгүй байлгуудыгээд орцснууд нь байхгүй. Гэтэл нэг одоо доор тий олон хүнд яг нэг ижил санаа төрж болно штэ. Тэрнээс тэгээ байж аваад тэндээ итгээд тэрийг ингээ бийжүүлсэн нь өнөөдөр одоо шинийг санаачдаг. Одоо ямар нэг шин зүйл эхлээд бол төсөөлөөр орж ирж шүү дээ тий. Тэрнээс чи амьдрал дээр байхгүй нь одоо зүүн тарих бол логик гин тарих одоо амьдралын нэг ажиллаад нөгөө баруун тарих болохоор одоо фантаз буюу төсөөллөд орж ирж шүү дээ. Ерөөсөө урд нь амьдрал байхгүй өөрийн үс туршаагүй зүйлүүд болохоор баруун тарихын мэдээлэл буюу сүнснээс орж ирээд байгаа тий. Тэр төсөөлөл гэдэг зүйл болохоор тийм худлаа зүйл бол биш байгаад байна. Сүнсний мэдээлэлүүд байгаа. Нэг төсөөл бодол орж ирэнгүүт л би ингээл өөр юм худлаа юм бодоод байгаа юм уу, өөрөө зохиогоод байгаа юм уу гэл итгэл төрдгөө те. Тэгэхэд бол тэр бол үнэхээр яг яагаад өөртөө итгэхгүй байна вэ гэхээр өөрийнх нь тэр нэг туусан туршлага биш өөр юм ороод ирэхээр итгэж ядаад байна шүү дээ.
заримдаа бас нэг анх ингээл нэг хийх юм чаддгүй байлаа. Тэгээ тэр үед ингээл одоо тохоо хэд чи ингээл бид нар айгу олуулаа. Тэгсэн чинь за ирээдүйдхийн үлгээс чи хинж байдгүй. Яасан? Одоо 18 9 хүн ингээл нэг гал утсан явж илаа штэ. Тэнгүүд одоо ингээд ирээдүйд хэн байх нь гэд ингээд харахаар тэндээс нэг ч амьтан байхгүй заяа. Тэг үгүй л үдээ эдгээр чи ингээд бүгдээрээ нийлцэн тэг ингээд маш их юм өөрчилж бүтээн шинжилнэ ингээд дотоод ертөнцтэй итгээд ингээд бүгдээрээ ингээд нэг амьтаа ээжиж яагаад ингээд ирээдүйд харахаар нэг ч байхгүй байна гэд. Үнэхээр яг тийм тий байхгүй болчихдээ. Тийм тэр чинь бол нүстэ байгаан дээр байх хэвээр хүмүүс уг нь бол байгаа штэ. Тархиар бол тий тархиар бодох юм бол одоо баг бит хоёроос илүү дуршлагтай, бит хоёроос илүү одоо ингээд туул зам туулсан ийм хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэл яагаад чин замыг орхооргүй, хаяхааргүй тархиар бодвол штэ. Тэгэл тандаад үзсэн байхгүй. Хоёрс нь үлчээд тий. Тэгсэн чи яг л тийм болсон. Одоо тэгдэж штэ яг зөнгөө ингээд нийчээд ирээдүйд рүү ингээд хардаг байхгүй. За ирээдүйд энэ үйл явц үйлчлэгээр нөхөр байхгүй. Үйлчлэгээр байгаа шууд ингээд нэвт явдаг байхгүй. Харагддаг. Тэгэхээр одоо ер нь бол ингээд яг дотоод ашгууд дээр чинь цаг хугацаа орон цаг гэж байхгүй. Тэр бидний зөвхөн тархинал гүгээд байгаа штэ тийм. Тэнгүүд за яг дотоод ертөнцийн тэрийг мэдж байгаа юм бол зөв тархины цаг хугацаар гүйлгээд харуул ирээдүйд байна уу байхгүй. Энэ одоо замаар явах нь зөв сүнс маань хүсэж гин үгүй гэл ингээл хариулаад эхэлдэг. Ер нь бол ингээд яг өөрийнх нь дотоодыг нээчихдээ өөрөө өөртөө ингээд бүр дотоод ертөнцийн асар хүчтэй үздэг хардаг хүмүүсээс илүү маш том тулгцыг баримжаатай олчж байгаа байхгүй. Тэгээ зүг чихтэй олчдаг. Тэр нь маш том ихтгэл болж авч ирдэг тий. Одоо бид нар чинь ингээл юм альва нэг юм хийн гэхээр дандаа тантчихж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Дахиад шийдвэр гаргах болчиход байгаа шүү дээ. Тийм. Зүгээр л тандчихдаг тий. Тэгээд танцсан таландаа ч итгэж тэхгүй юм байна. За нэг гэж. Яг одоо юу ихээр ингээл төвлөрөл тандахаар тэг гэж ингээл тий. Юусе эн чинь ингээд дотоод чигдүүлэг хүч. Агтл тарих болохоор одоо юу их вэ? Өнөөдөр чи юм хийх болохгүй. Тэрийгээ чи энийгээ чи тэр чи яаж аваад энэ ч яаж аваад гэл энэ чи ингээд бүр хэд мянга хүсч яж яг одоо цагтаа байхгүй тий. Хийсэн үйл байна уу байхгүй. Худлаа л санаа зовнол байгаад байна шүү дээ. Тийм тэгэхээр яг энэ дээрээс одоо юуг ойлгож авсан бэ гэхээр бидний ингээд жижиг бие буюу нэг хэдэн жил амьдсан туулал туршлага тархинд хоримтлагдсан нэг зүйлүүд байна шүү дээ чадамжууд. Эдгээр бол яг сүнсний маань том бие юм хажууд бол үнэхээр өчөөх гэдгийг л одоо ойлгоцсон болохоор мэдэрсэн болохоор л одоо тархиндаа итгэхэ болчиход байна шүү дээ. Танддаг болчиход байна шүү дээ. Тархиар үнэхээр хажууд нь за тэгээ зов баацтай үнэхээр явахгүй харин бүр нэг үнэхээр явуулъя гэж явж чадахгүй байхгүй. Явуулж хаа дандаа алдчихдаг. Тэгээд яг нэг төлөв амьдаа нэг төлөвлөгөө зохио шүү дээ. Нэг юм нэг төлөвлөгөөтэй ажлын нэг төлөвлөе гэж явахаар явахгүй шүү дээ. Яг ингэ сүнсэн дээр ирчихээр төлөвлөгөө байх болчихж байгаа шүү дээ. Тархины төлөвлөгөө гэж юм байхгүй. Дотоод зөнгөөр харин яг хуу текст гэдэг нэг чиг баримжаа. Тэгээ нөө цаг хугацаанд байдахгүй болж эхэлдэг тийм. Тэг яг дотоод зөнгө чинь бас тэгээд яг юу байхгүй. Яг ингээд тэр хавцаа ингэндэл нөө үйл явцыг ингээд нэг яг нэг хүлээл тавихгүйгээр ингээд нэг чиг баримжаагаа л авч явна гэхээс яг цаг хугацаа гэдэг юм чинь бас ингээд далдад чинь цаг хугацаа байхгүй болохоор наан цаана бас орчдөг тий. Маш хурцтай ингээ явцдаг, туулцдаг. Тиймэрхүү юм яваад. Гэхдээ яг ингээ бодит одоо юу гэдгийг нэг байр савны асуудал, яг нэг орон зай, байр шилжүүлэлтийн асуудал дээр бол цаг хугацаа яг гарч ирдэг. Тэрнээс яг ажлын хувьд бол ерөөсөө тийм цаг хугацаа төлөвлөгөө бол ерөөсөө янз бүр ингээ зөрүүтэй байгаад байдаг. Яг бидний энэ нэг ил амьдралын цаг хугацаатай. Одоо манай сургалтын чинь нөр гадаадад жинхэнэ цаг хугацаанд байдаг гарууд орж ирнэ тий. Хөө аста бүх юмыг цаг хугацаанд хэмжих гээл нөө тархины яг одоо цаг хугацаа орон зайд байдна гэдэг чинь тархийг мөнхийн ажиллуулж байгаа системд байх матрикс байхгүй юу? Тийм тэр чинь ерөөсөө дандаа ажиллавал дандаа ингээ яаруулж байгаа байхгүй юу? Юм дандаа хайрсалж барьж байгаа байхгүй юу? Одоо яг Гамбат багш одоо бид хоёр ч угаасаа тэнцээ чинь гадаад олон жил болсон. Бүх юм одоо хуваарийн дагуу л явахгүй дараач ажил байхгүй. Одоо тэр буусан ч байна уу, метрон ч байна уу, хүнтэй уулзах ч байна уу, цалинч цагаар бүх юмыг цагтай холбочдөг байхгүй. Тэгэхээр тэр гадаад байгаа хүмүүс бол тэгж цаг нэх нь аргагүй.
Угаасаа тэгээд одоо тэнцээ нийгмийн Гэхдээ тий циркүү гэж аахгүй. анх бол яг Сэрсэн ч хэцүү байна гэдэг. анх бол айгүй хэцүү байдаг гэсэн үнэхээр яг цаг ингээл барихгүй цаганд ингээл яах гээд байгааг нь мэддэхгүй. Тодорхойгүй байгаад шүү дээ. Уул нь тодорхой зүйл хүсэж шүү тарих. Ямар ч тодорхойгүй. За юу ч болох гээд байгаа юм яах гээд байгаа юм мэдчихгүй айгүй төвөгтэй. Энд гэхдээ яг сүлд бол тасдаг юм билээ л дээ. Ингээ энэ ч нэ бүр хүлэмжшөөрөөд эвлэрээд нэг тодорхойлох гээд байгаа зүйл маань бидний ямар их зовоогоод ямар их гацаанд оруулаад тархийг ажилуулаад шаналгаад байгаа гэдгийг ойлгоцохоор. Тэгвтээ цаг хугацааг болж суртын тэндэж тасчтیں۔ Тэр нь ч амар эдийн тий. Тий. Гэтэ бас дандаа ингээд нөө сүнс зөнгөөр яваад ахаар яг амьдрал дээр орж ирэхээр эн чинь бас ингээд нэг хоших хэрэг гарч штэ. Тэрний одоо тэнцвэрийг олж сурах гэж юм бас байдаг. Гэтэ ингэдэг байхгүй эхлээд бид жийл ертөнцид төвтэй маш удаан амьдарсан байна штэ. Сэрлээ далд ертөнц нэгдлээ. Сэрэлт гэдэг юм дээр яг одоо бидний жишээгээр бол тий маш гүн гүнзгий төвлөрдөг сүнс сэтгэн дээр их уйдаг. Тэгээ тэр төвтэй байлгаад далд ертөнц рүү хит автуулдаг тий. Тэнгүүдээ за далд ертөнцөө илүү хүчтэй хүлэн зөвшөөрч эхлэнгүүд тарих уусч эхэлдэг. За эцэст нь энэ нэг ингээд одоо уусалж явагдсаа дараа одоо харин тэнцвэр шаарддаг. Ил далд хоёр ертөнцийг хоршуулах. Тэгэхээр энэ тэнцвэрээ олж аавна гэдэг нь өөрөө ил талд хоёр ертөнцийг өөр дээр нэгтгээд нэг бүхэл болж байгаа хэлбэр байхгүй. Урд нь бол та ил ертөнц тий далдаа ойлгохгүй дутуу явсан байна. За дараа нь ил ертөнцөө өгсгээд та далд ертөнцтөө ил ертөнцгүйгээр бас дутуу байна. Гэтэл одоо энэ махан бие чинь аль аль нь тэнцвэрчээд тий учруулад ирэхин алдад энэ хоёр хоорондоо зангидагдаж орж ирснээр та бүхэл болчдөг байхгүй. Тэгэд энэ болгон ч махан биендээ чи илрээд чадар чадамж чинь шилжиж орж ирээд за бууханд буугаа суугаад холбогдоод тэгээд далд ертөнцийн дээр төсөөлөл хий юм а тэ амьдрал дээр буулгаад ингээ бүтээл төрөж эхэлдэг. Бүтээгч гэдэг бүр яг энэ шилжилтийн үе дээрээ маш сайн хүлээн зөвшөөрдөг. Энэ хэмжээсүү чинь ингээ ахин хэрээр та ерөөсөө бүхнийг бүтээж чаддаг гэдгээл итгэсээр явдаг. Эцсийн эцэст ингээд нэг дээд хэмжээс дээд одоо хайрын мэдрэмжүүд, ухамсарын мэдрэмжүүд бүгд энэ биеийн чинь цуглаад одоо бодит болоод ирэхин алдад та жинхэнэ бүтээгч гэдгийг ойлгоод одоо харин тэрэндээ итгэх хэрэгтэй болдог. Тэгээ тэрэнд итгэх гэхээр за нөгөө тархиараа тэ энэ олон жил чадахгүйгээ явцсан энэ нэг балаа юмны итгэл тий яг энэ далд ертөнцийн бүгдийг чаддаг энэ бүтээгчийн төлөвийг эзэмшсэн гэдгээ итгэх хүртэл бас нэг хэсэг цаг хугацаа явна тий. За тэгээд тэрий чинь бид нар өөрсдөө итгэхгүй дотроос бахан зааварлна дээцэд буун тий айлдан загнан чиглүүлнэ алдааг нь хэлж өгнө. Яг тэгсээр агаад энэ чи ил талд хоёр ертөнц чинь ингээд 9 шидээр хоорондоо ууссаар агаад эцэст нь та нэг за би бүтээгч болж байгаа юм байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Яг энгийнээр болохоор жоохон энгийншүүлээд одоо амархнаар ойлгоё гэвэл одоо эргээд харахад ийм л байгаа юм л та одоо амьдрал дээр угаасаа хүн болгон л бүтээгч нар байгаа шүү дээ. Бид нар өөрсдөө амьдралыг бүтээж ин тэ бүх зүйлийг өөрсдийнхөө одоо энэ тархиараа яг энэ арга амьдралаар бүтээгээл явж байгаа шүү дээ. Заавал одоо сүнсгүйгээ мэдрээгүй явсан үе зөндөө одоо туллаа шүү дээ. Тэгэхэд одоо бие л бүтээгээд энэ бие чадаад байна л явж илаа шүү дээ. Тэгэхэд одоо эргээд ингээд одоо яг энэ зам мөртөө холбогдоод харахад ард нандаа л дээцүүд манд байсан л байгаа байхгүй. Сүүгийн надад байсан л байгаа. Сүнснээд. Тэр нэг сүнснийхээ бүтээлийг би гаргаж ийн гэж явж хагаад тэр бүтээгээ явж штэ. Тэгвэл яг одоо энэ сүнстэйгээ холбогдоод сүнснийхээ одоо яг холбогдсноороо энийг бүтээя гэдэг нөгөө нэг энэ талтаараа энэ тархин дээр биш сүнсэн дээр очихоор бас нөгөө нэг хуучны нөгөө нэг юм үйлчлээд байгаа хөө итгэл юмшил урд нь бол тархиараа бүтээж исэн гэж бодож исэн юм сүнсээрээ бүтээдэг хичнээн мэдж байгаа ойлгосон гэсэн уусахгүй байна. Уусахгүй байгаа. Уусна гэдэг чинь цаг хугацаа болчихж байгаа байхгүй тийм. За нэг иймэрхүү замууд байдаг да. Тэгэхээр манайхан одоо яг энэ сүнслэг замаа сонирхож байгаа хүмүүс маш их асуудаг шүү дээ. Зүүн сон зүүн мэдрэмжийг яаж барьж авах вэ гэдэг. Тэгээ дээрэс нь зүүдийг нэр аяг их асуудаг шүү дээ. Зүүд ингэ зүүдлээдээд байна. Зүүд маань одоо ямар учир шалтгаантай. Зүүд юу н яхаар орж ирээд хаанаас орж ирээд зүүд.
За зүүдийг бол нэг сайн мэдэхгүй. Яг үнийг хэлэхэд зүүд зүүн мөн багтай. Зүүдээр зүгэндэх болохоор. А гэтээ нөгөө жишээ нь манай ээж айгу зүүнтэй байхгүй. Яг ингээд зүүдэндээ уулзчин очиж ингээд явж байгаа хүн нь маагаш нь таардаг ч юм уу тий. Бүр яг ингээд бодит бичдэг. Тэгэхээр бас үүн онцлог өөр байгаа. Тий онцлог нь өөр. Тэгээд тандлан дээр бас та зүү зөнгөрч айгүйх юм орч тийм байна гэхээр хүмүүс тийм ээ. Тэгээд тэндээ итгэдэггүй маа тэрнээс айчтай маа тэр гэх тий. Тэгээд айн гэдэг асуудлыг бас нэг ярих гэж бодож ирсэн аахгүй. Бид нар багтаа үнэхээр далд ертөнцийг мэдэрч ирсэн. Одоо жишээ нь ингээ гэрте ахтаа ингээ харахууд ингээд айгүйх юм хаагддаг тий. Ганцаараа хадын тэнд баах юм дуугардаг тийч хий төсөөлөд байгаа юм биш шүү дээ. Бүр яг дуугараад яг болоод яг ард нэг юм зогсоод ч юм уу тий. Эсвэл өвс мөс хөдөлгөө ч юм уу ингээ байдаг байхгүй. Тэгээ тэрийг ингээл жаахан бахтаа ээж авдаа хэлэхээр үгүй тийм байдгүй. Нөхөн зүгээр айгаар л тэгж мэдрэгдээ байгаа дэр гээд тэгэхээр тэрэнд нь итгэхээс өөр аргагүй бол шүү дээ тий. А гэтэл тэр яг бодит байсан. А тэрийг нь одоо харин жинхэнэ тий наа чин тийм гэдэг нь хүлэнчрүүд тэгэхээр хүмүүстүүд багасаа хаагдахгүй байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг багада тэр авч ирсэн зүн сонгоо хаацсан байж тээ. Хаацсан. Тэсээ багад бол айгүй их мэдрэмж орж ирдэг байсан маа. Тэрнээсээ айцсан болохоор тэрийг ингээ мэдрэхийг хүсэхгүй хаачаад штэ. Их олон хүнд юм аа ялангуяа. Гэтэ яг үдэ нөгөө уг нь бол хүүхэд өөрөө айдгүй айлгачдаг байгаа таахгүй. Бид нар ингээд анхнаасаа л төрөхтэй ингээд нөгөө айдгүй байсан бол бид нар ингээд бүгд нээлттэй явж байгаа штэ. Айцсан учраас л тэрийг хүсэхгүй хаацсан. Ер нь бол ингээд яг ингээд блок дард ертөнц ил ертөнц хоёрын хооронд ингээ хаалт толцсон тий. Мэдрэмжийг ингээ хаацсан, оюун ухааныг хаацсан байгаа бүх юм чинь ертөл айцын юм нэг ихтгэл өмчлөлт л байдаг шүү дээ. Тэгээ тэрийг ухаарчхаар нэгдчихдэг тий. Тий. Яг айц гэдэг манайх ярьдаг чинь айж явахад амьд үлжитэй гэж. Одоо бид нар багаасан айцгүйсэн бол юмнаас айхгүй явж байгаад одоо жоох хүүхд гараад үлдэх ч юм янз бүрийн тэр болгоноос айц авч байгаа шүү дээ. Ахиж энд хүрэх юм бол төлөх юм байна гэдэг. Энд чинь амь хамгаалтын систем л яваад байгаа юм л да. Тэнгүүд бидний хамгаалтын систем өдөө хүртэл олон жил татамжтай явсаар гоод буцаагаад нөгөө тгөө хомж нөгөөтнөөс суулгаж тавилж явах айгу. Тийм. Айцыг уг нь ингээд багаас нь заах ингээ халуун юм төлөгдөл хөрөл гачин төлөгдөг гэдгийг зөв ухааруулчих хэрэгтэйсэн аахгүй. Тэгэхгүй болохоор гээл те ингээл юмнаас ч ингээ айлгачих штэ. Хий айлгалт айгу ихтэй. Тийм тэгдэг шүү дээ. Бид нар ингээд одоо яг ингээд сэрэлт авчаад айцтай хад тулахад үүндээ дандаа хий айцсан хуурмаг юмны юм хувьсмал юмнууд л аваад байгаа шүү дээ. Тэгээ тэрийг ингээд ухаарчингууд л тэр их одоо орон зай мэдрэмжийг минь хааж исэн юм ердөөлийн худлаа айцсан байгаа байхгүй. Тэр айц ч өөр аймаг юм хургамал ирчим их одоо өгтгөн зуурцсан түүхтэй мэдрэмжүүдээр ингээд бид зүгээр өөрсдөө ингээд нэг зах худалчгонд ингээд баг гадаараа таасах үрч юм шиг ингээд тийм ирчмээр өөрөөсдөө хаачж байгаа байхгүй. Тийм. Тэг хүсэхгүй. Хий айцсан тэр мэдрэмжүүдийг ахиж мэдрхийг хүсэхгүй. Шууд хаачж байгаа. Тийм. Тэр угаасаа ингээ багаас нь хүүхдийг айлахгүй ухааруулж өсөх нь айгу зүг багт байхгүй тий. Тийм. За өөр ярихаар юм байна уу? За жантаа ингэсийг л бэлээ та тий. Үгүй яричгүй 80 юм байна л. За тэгээд товчгоо ингээд мэдрэмж одоо зүүн совингийн талаар ярьлаа. Тэгээд өнөөдрийн подкастаа нэг юм хэлчихье. За. Та үнэхээр зоригтой сэрхийг хүсчихвэл өөрийнхөө бүх одоо өөрсөд дарж нууцсан бүх юм аялчил. Өөрийнхөө гаргаад уур бүхэмдлээр илэрхийлээд байгаа бүх айцаа илчил. Өөртөө жинхэнэ шудраг ханд тий. Өөрийгөө бити өмгөөл, өөрийгөө бити хамгаал. Бити өөрийгөө зөвтөг. Зүгээр бүх юма байгаагаар нь хүлээмж шүрч чадсан хүн яг төрлөх зөнгөөрөө өөрөөс хэрнэ. Тийм. Хамгийн хурдааргаар. Хүмүүсийн нэг юм нэг хариу үйлдэлээд штэ өөрийгөө хамгаалдаг рефлекс. Чи тийм чи юм гээ хэлэхээр шууд өөрийгөө хамгаалал тий. Тэлвэ илттэй. Би өөрийгөө хамгаалаагүй л дээ. Гэхдээ л гээл тий. За тэр чин танд энэ сэрэлтийг чи хааж байгаа. Хохнээ гэдэг юм чин байна зэ.
Тэгэхээр тий хохирохгүй тулд зүгээр л өөтөө шудрах ханд тий. Үнэхээр чи тийм бол тэргээ хүлээмжшүүр. Хин хурдан хүлээмжшүүрнэ, хин хурдан тавьж явуулна, хин хурдан одоо энэ бүх айдсынхан тий ухаарлыг аавна. Тэр л хамгийн хурдан замаар сэрэгч шүү дээ. Удаа бити тойр цогт айцаасаа бити үрэг тий. Бити тойр цогтгасаад үргэлж ард үлдэнэ. Энэ л үнэ. За баярлаа. Тэгээд бодлын эзэн Facebook хуудас болон YouTube сувгийн маань айлуулах цааш нь олон хүнд төвөөж тусаж өгөөрэй манайхан. Тэгээд дараагийн подкаст хүртлээ баяртай. За